Өдрийн мэдрэг үзэгчтэй 15 цагийн мэдээ хүргэе. За эцэг эхийн хараа хяналт сулаас болоод бага насны хүүхэдийг амнаас эрүүл мэнд сэтгэл санаагаар хохирох тохиолдол нэлээд буурахгүй байгаа. Тиймээс хүүхдийн төлөө газар тэднийг болзошгүй эрсдлээс сэргийлэх сарын аяныг орон даяар өрнүүлж хэллээ. За ганцхан жишээ дурдахад өнгөрсөн онд л ихэд гэмтэл согоог судлалын үндэсний төвд хосол гэмтлийн улмаас яаралтай тусламж авсан нийт иргэдийн 30 гаруй хувь нь бага насны хүүхэд байгаа. За эцэг эхийн хараа хяналт анхаарал халамж сул байгааг харуулж байгаа юм байна. За тиймээс эцэг эхэд хүүхэдтэй аюулгүй орчин бүрдүүлэхэд нөлөөлөх хосол гэмтэл гаруул анхны тусламж үзүүлэх мэдлэг олгоход аяны гол зорилго чиглэл юм а. Мэдээж их судалгаа чиглэл хийгдэнэ. Хоёрдугаарт нь эцэг эхчүүд, хүүхдүүд олон нийтэд хандсан мэдлэг чадвар олгох ийм сургалтууд явагдана. Мэдээлэл нэлээд хүргэгдэнэ, сэрэмжлүүлэг, янз бүрийн хэлбэртэй одоо танин мэдхүүн болон мэдлэг чадвар олгох ийм сургалт мэдээллийн чанартай асуулууд явагдана. Эх сарын 2-ны хүртэл үргэлжлэх энэ аяны үр дүнд за эцэг эхийн хүүхэдтэй тавих анхаарал халамж нэмэгдэнэ. За хамгийн гол нь хүүхэд өөрийгөө альва эрсдлээс хамгаалах чадварт суралцсана гэж зохион байгуулагчид нь үзэж байна. Эцэг эхчүүд олон нийт гэр бүлийн анхаарлыг хүүхэдтэй тавих хараа хяналтыг дээшлүүлэх зорилготой ийм зүйлүүдийг хийж байгаа маа. Өөрөөр хэлбэл хүүхдийг бид нэр эрхэн зөрчигдсөн хүүхдийн асуудал дээр бол хүүхдийг осолд гэмтэлд өртсөний дараа одоо их ярих биш. Түүнээс урьдчилан сэргийлэх энэ асуудалд бол илүүтэй анхаарч байгаа. За хүүхдийг болцшгүй эрсдлээс сэргийлэх аяныг үндсэндээ 5 чиглэлээр зохион байгуулах юм байна. За үүнд хүүхдийг нийгэм ахуйн зам тээврийн ослоос сэргийлэх, дарамт хүчирхийллээс за мөн хүнд хөдөлмөрөөс мөн гамшигын аюулаас сэргийлэх гэсэн үндсэн чиглэлүүдэд хуваагдж байна. За ер нь хүүхдийг осол гэмтлээс сэргийлэх нь зөвхөн хүүхдийн байгууллагын хүлээх үүрэг хийх ажил бус. За бүх нийтийн оролцоо дэмжлэг чухлаа гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байна. За 1900 ЮНЕСКОгийн санаачлагаараа 1993 оноос эхлээд жил бүрийн 5 дугаар сарын 3-нд дэлхийн эрүүл мэндийн хэвлийн эрхчлөөний өдрийг тэмдэглэхээр болсон байгаа. Энэ өдрийг тохиолдуулаад Монголын хэвлийн хүрээлэнгээс хэвлийн эрхчлөөг юу гэж ойлгодгүй гэсэн иргэдийн дунд хийсэн судалгааг танилцуулсныг бид мэдээлсэн. За тэгвэл хэвлэл мэдээллийн байгууллагуудын талаар сонирхолтой олон судалгаа гаргасныг бид та бүхэнд үргэлжлүүлэн хүргье. Судалгаагаар 2004 онд олон телевиз, радио, сонин хэвлэлтэй байх нь хэвлийн эрхчлөө гэж үзэх иргэн ихэнх хувийг эзэлж байсан бол одоо харин бүхий л сэдвээр чөлөөтөө нийтлэх нь хэвлийн эрхчлөө гэж үзэх болсон байна. Энэ мэтчлэн сонирхолтой олон судалгаа гаргаснаа хэвлийн хүрээлэн мэдээллээ. За орон нутгийн иргэд хэвлийн эрхчлөөнд бол нийслэлчүүдтэй харьцуулах юм бол сэтгэл дундуур байгаа. За энэ бол дараах тав баримтаас харагдаж байна. За жишээлх юм бол хэвлийн эрхчлөө бүрэн хэрэгжиж байна гэж Улаанбаатарт оршин сууж байгаа хүмүүсийн хувьд бол өнгөрсөн оноос 2009 онтой харьцуулах юм бол нэг 6-7 хувиар нэмэгдсэн байхад орон нутагт оршин суудаг хүмүүсийг бол бараг 2 дахин буурсан байгаа. Бүрэн хэрэгжиж байна гэдг нь бол буурсан байгаа. Харин төдийлөн сайн хэрэгжихгүй байна гэдэг тоо бол орон нутагт оршин суугчдын хувьд бол харьцангуй өндөр бараг 10-аад хувиар нэмэгдсэн ийм дүр зурагтай байж байна. За эрхчлөөгүй байна гэж Улаанбаатар хотод нийт оршин суугчдын 9% нь хариулсан бол орон нутгийн оршин суугчдын 11% нь бол хариулсан байж байгаа. Үнэн шударга тэнцвэртэй мэдээлэл хүргэдэг эсгэд итгэдэггүй иргэдээс чухам юунд нь итгэхгүй байгааг тодруулахад 66% нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад 16% нь сэтгүүлчдэд итгэдэггүй гэсэн байна. Мөн сэтгүүлчид нийтлэл нэвтрүүлэгтээ ёс зүйн болон мэрэгжлийн ямар алдааг нийтлэг гаргадаг вэ гэсэн асуултанд 54% нь сэтгүүлчид таамаг сургаар баримт нотлохоогүй бичдэг гэсэн байна. Түүнээс гадна судалгаанд оролцогчдын 33% нь бусдыг гүтгэнд оромжилдог, 38% нь бусдаас хуулдаг гэсэн байлаа. Харин хэвлэл мэдээлэл ашиглалтын талаар за радио болон сэтгүүлийн хэрэглээг та бүхэн танилцуулъя. 4 тутмын нэг нь ямар нэгэн байдлаар радиог сонсож байгаа юм. За өдөр бүр сонсдог гэсэн үг маань 25%-тай. За харин радио огт сонсдгүй хүмүүс маань нийт хүн амын 40% нь радио огт сонсохгүй байна гэсэн үр дүн гарсан байна. За сэтгүүлийн хувьд бол 7 хоногт нийт хүн амын 38% сэтгүүлийг ашиглаж сэтгүүлийг ямар нэгэн байдлаар уншдаг байх нэ. За дараагийн бас мэдээлэл авах чухал ихсрүүлж маань сүүлийн үед өсөн нэмэгдэж байгаа интернетийн зах зээл байгаа. За интернетийн зах зээл бол жил ирэх тусам хэрэглэгчдийн доог ахиулж 2009 оноос хойш 4% нэмэгдсэн байгаа хэрэглэгчдийн тоо.
Мөн хотод FM радио ажлын хамт олноос мэдээлэл авах нь багасж телевиз болон интернетээс авах нь ихсэн гэсэн судалгаа гарсан байна. Одоо та бүхэнд гадаад мэдээ танилцуулъя. Газар хөдлөлтийн улмаас осолд орсон Японы Фукушима Дайчи атомын цахилгаан станцыг эзэмшин ажилуулдаг Токиогийн эрчим хүчний компани уг станцын нэгдэх реакторыг нээж ажилчдаа оруулан уг реакторыг хөргөх ажиллагааг сэргээх, мөн цацраг идэвхт нуранг болон бусад зүйлсийг гаргах ажиллагааг өнөөдөр эхлүүлэхээр төлөвлөсөн байна. TEPCO пүрэв гарагт Фукушима 1 атомын станцын 1-р реактор дахь агаар шүүгчийг идэвхжүүлсэн байна. Мөн реакторын барилга доторх цатарг идэвхийг зайлуулах төхөөрөмжийг оруулж байрлуулжээ. TEPCO компани удирдлага өчигдөр мэдгдснээр агаар дахь цасраг идэвхийн түвшин үндэсний стандартаас 10% дээгүүр байгаа нь хүрээлэн байгаа орчиндөө ноцтой хор уршиг учруулахааргүй байгаа юм байна. Реакторыг нээснийхаа даруйд түүний доторх цасраг идэх бүхий нурангийг гаргах ажиллагааг нэн төрөн эхлүүлэхээ тус компани мэдгдсэн байна. Тэнд ажиллах хамгаалтын хувцастай ажилчид реакторын хөргөх системийн ажиллагааг сэргээх ажилдаа оржээ. Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах яам Аль-Каидагийн толгойлогч Усама бин Ладеныг устгасан тухай тусгай ажиллагааныхаа үеэр түүний байрнаас олсон видео бичлэгүүдийг нийтийн хүртэл болголоо. Тэдгээр бичлэгүүдээс нь үзэх юм бол бин Ладен террорист сүлжээнийхээ бүхий л үйл ажиллагааг өгөхийнхээ өмнөх мөч хүртэл удирдан чиглүүлж байсан нь харагдаж байна. Тэдгээр бичлэгүүдэд Америкийн нэгдсэн улсын эсрэг замнал хийхийн зэрэгцээ шинэ халдлага дайралтыг төлөвлөгөөгөө хүртэл холбоо сүлбэтнүүдтэй бэлтгэн үзүүлжээ. Нийтдээ 5 хурцэг бичлэгийг чухам хизээ хаана хийсэн нь тодорхойгүй байгаа боловч тэдгээр нь бин Ладен террорист үйл ажиллагааныхаа төлөвлөгөө, стратегийн бүхий л ажиллагааг удирдах байсан нь тод харагдаж байна гэлээ. Афганистаны өмнөд хэсгийн Кандагар мужийн захиргааны дэргэд талибын хөдөлгөөний амиа золиостог шитгээд өчигдөр дэлбэрэлтүүлдэн мужийн захирагчийн өргөө болон мөн засаг захиргааны хэд хэдэн байрыг онилсан байна. Мужийн албаныхны мэдээлснээр наазах нь 2 хүний амь нас сүйдэж 30 орчим хүн гэмтэж шархтжээ. Афганистаны талибуудын төлөөлөгч Японы NHK телевиз рүү утастан уг дайралтыг тэд Аль-Каидагийн толгойлогч Усама бин Ладеныг устгахаас 1 сарын өмнө төлөвлөж бэлтгэж байсныг хэлсэн байна. Талибууд мөн өчигдөр гаргасан мэдээлэлдээ бин Ладеныг амь үрэгдсэн тэмцэг чимээ нэрлээд уг хөдөлгөөн цаашдаа Афганистан дахь Америкийн нэгдсэн улс тэргүүтээ олон үндэсний хүчний эсрэг үйл ажиллагаагаа эрчимжүүлнэ гэж санал хэлжээ. Ливийн баруун хэсгийн Зейтан хотын орчинд өчигдөр Каддафигийн цэрэг болон босгочдын хооронд болсон ширүүн тулалдааны үеэр босгочдоос наазах нь 9 хүн амь өргөдөж 50 гаруй хүн гэмтэж шархсан байна. Сөрөг хүчнийхэн уг хотыг 2 дугаар сард эзэлжээ. Харин өчигдөр босгочдод Каддафигийн айрмын давшилтыг няцаан ухрааж чадсан байна. Ливийн үндэсний төр зөвлөлийн төлөөлөгч мэдэгдэхдээ босгочдын удирдлага Италийн засгийн газартай холбоо барьж тус улсаас зэр зэвсэг авах талаар тохиролцсон гэж байгаа боловч Италийн тал уг мэдээг няцаасан байна. Мөн өчигдөр Каддафийн цэргийнхэн босгочдод эзлэгдсэн Мисурат хотын дэргэдэх нефтийн сангуудын дэргэд хэд хэдэн удаа бөмбөг дэлбэлжээ. Үүний улмаас 4 агуулга дэлбэрч их хэмжээний төмөр гарсан байна. Сирийн ерөнхийлөгч Башир Ал-Асадын эсрэг олон түмний хөдөлгөөн эрчимжиж эхэллээ. Өчигдөр тус орны Бениаск хотод болсон жагсаалыг хууль сахиулах хүчнийхэн хөөн тарах үеэр 6 хүний амь өргөдсөний 4 нь эмэгтэйчүүд байсан байна. Сирийн аюулаас хамгаалах хүчний цэргүүд жагсагчдын дундаас баривчлагдсан хүмүүс харгас хэрцгий хандан нохоо хэмээн нэрлэж байгааг сонирхогчдын авсан видео бичлэгэнд харуулсан байжээ. Сирд 3 дугаар сараас эхлээд олон түмний хөдөлгөөн олон хотыг эзлэн тархаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 600-аас 800 гаруй хүн амнасаа алдаж 700 орчим хүн баривчлагдсан гэж хүний эрхийн байгууллагын тооцоолсон байна.
Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа. 18 цаг хүртэл түр баяртай. Эрхэм үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн телевизийн уран бүтээлийн 5 дугаар нэгдлээс эрхлэн бэлтгэдэг кино дэлгэц нэвтрүүлэг маань эхлэж байна. Киноны дуу төрсөн төвх болон маань эхлэж байна. Өнөөдөр бид хүүхэд багчуудын болоод манай Монголын ард түмний үзэх дуртай Бушхуугийн үлгэр киноны дууны тухай ярихаар бэлтгэлээ. Ингээд энэ киноны дууг хэн дуулсан болоо гэж манай үзэгчид бас гайхаж байгаах. Тэгэхээр энэ дууг манай зочин маань Монгол улсын ардын жүжигчин Самбу ах юм аа. За ингээд та энэ киноны дууг анх яаж дуулах болов? Одоо хэн таныг өөрөө киноны дуу гэдгээ бас мэдсэн үү гэдгээс ахуулаад маш олон асуулт байна. За энэ киног ер нь ийм кино хийж гин гэж дуулаагүй л дээ. Тэнийг өдөр ажил дээр байж исэн цогцлогоо өөрөө ирдэг. Тэгээ би нэг уртын дуучин ирж явнаа. Киноны маань найруулагч шүү дээ. Өөрийнхөө киноны найруулагч, зураа, зохиолч тэгээ бүгдийг хийсэн хүн. Тэгээд цогцлогоо хүрээд ирлээ. Би цогцлогоо урд өмнө танихгүй. Хараагүй. Тэгээд өвгөн шуу гэдэг дууг л одоо дуулах хүн хэрэгтэй байна. Дуучин ирээд. Тэгээд анцгоохоор дуулуулсан бас нэг болмооргүй байна. Тэгээ уул нь бүдүүн жаахан аргил хоолойтой хүн хэрэгтэй байх юм гэж ярихгүй юу. Тэгээд би одоо залууч байсан жаахан зөрөгтэй байж би нэг үзүүл яасан юм гэж хэллээ. Тэгээд цогцлогоо ажил дээр хурж ирээд морин хууртай дуулууллаа. За. Тэгээ морин хууртай дуулуул сонсчиход үгүй энэ дээр л хөгжим нэммээр байна гэж байна. Тэгээ хөгжим нэмэх юу ах вэ? Зөрөөсөө нэг хамтлаг. Манай чинь найрамд хамтлаг гэдэг мундаг сайхан хамтлаг байлаа шүү дээ. Одоо манай үндэсний хөгжмийн гавьяат Миндамар тэргүүтэй одоо морин хуурын Батчулуун. За тэгээд гавьяат Бадам хөгжим бичгийн коллежийн багш гавьяат Самбал Өндөө тэр одоо 11 хүний бүрэлдэхүүнтэй тийм сайхан чадaltaй хамтлаг байсан. Тэгээ энэ хамтлагтай маргааш өглөө кино үйлдвэр дээр нөөж очино гэдэг. Тэгээ кино үйлдвэр дээр очиод ерөөсөн шууд тэр хөгжимд найруулгын тэр хийгээгүй. Шууд би Батчулуунтай морин хуураар дагаалдуулсан. Тэгсэн хамтлаг маань ерөөсөн шууд одоо ардын жүжигчин Батчулуун. Тэгээ морин хууртайгаа дуулаад тэгсэн л Миндамар за одоо артлаас аккорд гэдэг. Тэгээд барилт дээр одоо бүх аккордыг солиод ерөөсөн цаана зүгээр л оркестрл нүжгинж байгаа юм шиг тэгж гоё дуургасан шүү дээ. Тэгээд тэр Бушуугийн үлгэрт өвгөн шуу гэдэг одоо айзан уртын дуу юм шүү дээ. Тэгээ би ч одоо уул уртын дуучин хүн биш. Уртын дуу ер нь урдам дуулж байгаагүй. За яг хуу аваагийн дагаж багасаа одоо бас найр наадамд шахинж аавын дуулахыг сонсож ингээд нэг хэдэн уртын дуу ааваасаа сурсан. Жаахан уртын дууны дөгөөтэй тий. Тэгээд тэрийгээр л дуулсан да. Тэгээд харин дуулсан хойно маань их сонин түүх ярдгийн улсууд. За энэ гівгэнтхэн нэг уртын дуучин гараад ирлээ. Хин дуулчих. Дорж давхгүй юм уу? Ламжив юм уу? Цоодлогой биш. Дагеранц ч юм уу гэд. Тэгэхээр та их нарийнхан дуулсан байх нь бас их залуу ээжээ. Залуу байсан. Залуу байсан зүгээр хоолоо нэг суугаагүй тийм жаахан
юу дээд өнгөнд л одоо дуусал да. ламжуугаа эдэртээ Тий андуурхыг андуурхыг бодоход. тий их нарийнхан Тэгээ хүмүүсүүд хоорондоо тэр бодохоо мөрий тавьсан байдгийг. ааха Тий. За зарим нэг зүгээр намайг сонсч байсан нэг нь самбуу гэдэг нэг хэлсэнгүй. Самбуу чи ийм уртын дуулдаг шүү дээ гэдэг. ааха За тэгвэл хоёулаа гар барьчихъя. за Югаар барих вэ? ааха За тэр үчин яг хавдаа нэг бараг лацсан бөгдөөтэй шахуу байсан да. Тэг шилимар энэ төр барьцсан. За би юм алдсан шүү. Би нэг ганц шилимар нь чиний дуунаас болж авсан шүү гэсэн улсууд над дээр ирдэг байсан л да. гэтээ их ихтэй хинтээ андуурдаг гэж юу За доо явагчтай андуурсан байдгийг. Тэр үчин манай доо явагч амьд сэрүүн байсан үе л дээ. Тий. Энэ нэр нь дордовгоолд болсон байх гэж их андуурсан байдгийг. тэгэхээр үнэхээр залуу ээжээ та Тэгээ залуу байсан л да. Тэгээд яхаа тэр бушуу гөлгөрийн канон бол үнэхээр сайхан өвгөн шууд сайхан ч кино. Тий. Тэгээ сүүлд нь одоо долгорсрын зан холтой хайрыг бариад сүүлд дуулаад байж хахад бас нэг үгүй яхаа би нэг ийм киноны дуу дуулчээ гэж дараагаар нь тэгээд энэ устын дуу дуулсан байна гэхэд бас нэг өөртөө жаахан омгших тийм сэтгэл тэр үедээ төрж исэн шүү. за тэгэхээр одоо бас би студидээ таныг яг тэр дууга жаахан манай үзэгчдэд аялж өгөөч ээ гэж гойх гайсууж байна. За би зүгээр богино аялаа тийм ээ. За тийм.
Би энд чи 2 хүртэл дуу дуулсан шүү дээ. За. Тэгээ би урт сайхан өрн гэдэг дууг ерөөсөө мэдэхгүй. Ерөөсөө над бол төсөө байгаагүй л дээ. Тэгээд яг өвгөн шувуу дуулаад гсэн чинь цогцолгой. Гэхдээ одоо урт сайхан өрн гэж нэг дуу энэ кинонд зайлшгүй дуулах шаардлага байгаа. Чи энийг нэг үзэх үү гэсэн. Цогцолгой би мэдэхгүй шүү дээ энэ чинь гэсэн. Гэхдээ чи сурал да, сурах арга байна уу. Тэгээд би ламж багштай ажил дээрээ хурж ирээд ламж багшаар нэг 2 ажиллуулад. Тэгээд ламж багшийн би пенсийг аваад. Тэр үчи пенсэл байлаа шүү дээ. Пенсэн дээр ороо сонсоо, шин сонсоод маргааш өглөө канал төр дээр нөгөө дуугаан одоо нэг л өдрийн дотор л уцайхан өрнийг уртын дуу сурчгаал маргааш өглөө дуулсан л да. Тий. Өнөөдрийн манай өргөцсөн зочин маань үнэхээр сайхан төөх. Одоо нэг уран сайхны кино жишээлбэл 2 уртын дуутай байдаг тийм ээ. Өөр дуугүй мөртлөө 2 уртын дуутай байдаг гэдэг бол үнэхээр монголчууд бас уртын дууны яг ард түмэн уртын дууны эх орон гэдгийг ойлгогдож байгаа юм аа. За тэгээд танд уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье өрөөе. Та манай нэвтрүүлгийн үнэхээр хүндтэй зочин байлаа. Үзэгчдийнхээ өмнөөс эрүүл энхийг хүсье. Кино ертөнц нэвтрүүлгийн маань баримт дэлгэц болгон эхэлж байна. Тэгэхээр бид энэ удаагийн дугаараараа 1974 онд Монгол кино үйлдвэрт бүтээгдсэн Аргал угал цэмээх урд өмнө дэлгэцэнд гарч байгаагүй баримтат киног та бүхэндээ төлөвлөх гэж байна. Аргал угалзыг одоо яаж өсгөж үржүүлэх тухай энэ кинон дэр бас тодорхой ярьж бас асуудал дэвшүүлсэн ийм сайхан уран бүтээл болсон байгаа. Энэ киноны маань найруулагчаар Монгол улсын урлагийн гай зүтгэлтэн Урт Насангой ажилласан бол за зураглаачаар нь бас Урт Насангой өөрөө ажилласан байх жишээтэй. За тэгэхээр энэ киноны одоо дотор бас дурддагдж байгаа Аргал угалзыг монголчууд маань Зэрлэг хоньны хааны хаан гэж нэрлэдэг юм байна. Тэгэхээр Зэрлэг хоньны хааны тухай Аргал угалз киног хүлээн авч үзнэ үү. Дээрдсэн энэ уудам сайхан болоос Монгол улсын улсын ноёлох хоригдсон Нянгагарын экономик хэвлэм. Энэ уудын нутгийн сүлд ганхавч ян нэгэн хажид ноён шиг уулсын аргаар ирвэс чилүүс отоодож аргадын сөрөг бичиж байлаа. Дэлхийд алдартай аргадынхан зургийг авахар барьсан манай киночид эдгээр уран сайхнаар давж хостын уудыг бүрлээ. Уугуул нутаг уугуул усан 10 хууштай мэддэг нутгийн анчнаар гадарч болж явсаар аргадын бараа хан хардаа. Монгол улсын улсын арга дугуйлбал Европын Мусулан, Ираны улсын Зэрлэг хоньноос Винчин өврийн хэмжээгээр хавьсан. Тийм болохоор гадаадын эрдэмтэн жуулчид манай орны арга дугуйлыг Дэлхийн Зэрлэг хоньны хааны хаан гэж бахархан үзсэн байна. Орны маань эрдэн бүхнээр харин хөрсөн дээр болсныг байна. Задгаа шандуулгууд говийн ан гөрөөс авшигуудын болцоог уулздаг урилгагүй сугалдаг газар юм. Нэг нь тийм болохоор бид дуудуургүй жүжигчин аргадынхан зургийг авах говийн хуруу дарамцуул шандны нэгсэн. Ястай нөгөө хөстөл хөсгөж өлгүй мөсөн гэрчний гэрээд ядны сэгсэн шанд руу тэнгэрээр чигүүртэн гадраар хөвлөйтэн зөв үхнээс арга дугуйлд төтөж ирэхэд биднээс хичнээн баярлсан юм.
Тэрийн сүрдэг сайхан сүргийн эмийн харгал эрийн гол зүйл. Энэ нэг сүргүүд харгал өдөг гурав болов юм байна. Энэ бол харгалын гурав. Панчайтын 2 настайгийн өдөг 3 настайгийн шингэн ер нь тун намрын сард харгалан угуулнаас тусдаа сүргэлээ 9 дугаар сарын сүүлчээр Эрүүшээ хэлбэд нийлдэг. Хэдийгээр ангасан ч гэсэн зэрлэг амтныхаа зөнгөөр харгалын сүрэг төрсөн байд. Цагч өнгөрөөд байдаа. Бид ойртохын хүлээгээд холоос ч гэсэн 6 авсаар байсан. Эсвэл зогсороод хүлэмжсэн юм уу? Угаснууд нь яддаг гэдэг. Өөрөдсөн ч юм уу, ундаасан ч юм уу энэ горог өвшөөж байна. Ер нь ингэж байхдаа мөнч олон янзын зан хий гаргана. Яг энэ ажиг даасан одоод байна. Тэгж байтал энэ шууны сэж аргалуул өргөн хойдроо. Юу болчих вэ гэж ядаж хэлсэн байхад сандралаа. Ээдтэй аргал гэдэг мөнч сарваг юм. Тэр алсын уул давж цахин талаар нь өнгөрсөн адуучнаас үнэр зогсон байх шүү дээ. Харин анхын эрхэнд холбож ивчихсэн. Нэг сэжиг авахараа харан бараг татсан гэж. Тэгэхээр бид аргалаасан илүү төвчээр гаргаж байж 6 авна гэсэн. Ядаж утсаа. Энэ харав угуулз мөргөлднө гэдэг бол сүл тасарч эрүүшний ихтэй зөгсний шинж. Сүргийн дундаас хашир нэгийг харуул гаргав. Харуулууд хамаг сүргийн заяа сагсан толгой сэргэн. Харуулдаа найдсан ч юм уу, аль төвчээр нь барагдсан ч юм уу, янгрийн шиг төрүүлээд усан доорлоо. Харахгүй юу? Бие гүйцэж яваа бүрэн угол. Нас хариж яваа хяруу тугалгээд ёстой хашир хандгаанууд хүртэл усан доорлоо. Говийн алтны үнэтэй амины цэнтэй гэдэг энэ үг. Өдөр хоногоор удаан ус сагсных тэгэд авах гэсэн зургааг энэ чөлөөнд авлаа.
Павитрман арга дугуй зэлбэрч ирсэн алтай улсын аргадыг бодвол биеэр баг эврийн жижиг төр байдгийг байна. Тэд алтай улсын авраг хэвэр дугуулзын зургийг авч нийт олон үзэгчдийн тэнцвэрээр утайны ханжлоо алтай зүйл болсон. 1971 онд Будапештэд болсон дэлхийн ан агнуурын ангар дугаар үзүүлэн манай Монгол улсын угуулсан гэвэр дэлхийн аваргын алтан медаль авч ирснийг хэн бүхэн амдахгүй мэддэг билээ. Ойлог арга хоёр нэгдэр байдаг гэж боддог. Гэтэл нарийн өчр байдаг. Энэ дүүсэн их засыг аргад янгэр туруугаараа хандлахад ил гарсан ургамлын үрийг ойлгдуулж иддэг. Олж хараатай жигүүтний үргэж нисгэд сонор сургал аргад янгэр сэрэмсэн дайд. Туурайсан жигүүтний хоёр байгаль ийм нарийн засгаар нэгдэр амьдрэх юм. Энэ бол янгэрийн шиг. Яруу найрагчдын магтан дуулдаг харлагдахын зогсоод ийм байна. Хоны ямаа нэг хотонд байдаг шиг аргад янгэр хоёр нэг үчээр хамт амьдрэх. Байгалийнхын өнгөнд зүсэн яг зохицсон энэ ямаа хаянхан харсан хүний нүдэнд хадаснаас юу ялгардаг. Энэ бол бас л байгалийн зохицол. Янгэр гэрийн ямааны эдийн зөвг шүү дээ. Янгэр бол ёстой мөчөд дөрвөн хөлтний мөрөн гараагүй ян саргийн ороодж амьдарч чаддагаараа гайхамшигтай юм те. Европын түр Абиссины уулын Москва авирт хадны ямаанаас Монгол алтан янгэр биеэр бадрун эврээр том. Тийм учраас манай янгэрийн эвэр бас элхийн авраг болсон түүхтэй. Янгэр жилд нэг удаа ишгэлдэг гэхдээ ихэр ишгтэй янгэрч тааралддаг л юм. Янгэр шиг соргог амьтан тууртан дунд байхгүй гэхэд байна. Байц янгэр үргэлээ. Нас үргэлээ. Өөдсөн борлонгийн нэрэлж үүртээ дэгдэхээний хулууч нэгнээс үргэлж. Үнийг өөрөө дэлгэм эвэртэй технээс үргэлсэн байж таа. Янгэрийн эрийг тэгтдэг. Бие гүйцэж байхдаа бүрэн өдлөгтөө халуун зөнөгтөв чилцэн хар цагал зүстэй болдог. Тэгвэл үнэгнээсээ хамтан бишээ. Тэгэхдээ айхгүй ч гэсэн айгүй гэж үг байдаг шүү дээ. Нүдний лаач сэтгэл баясгсан уудам сайхан нүднийхэн гоо жимжиг баххан аяны тамхарасаар сүрлэг уян алтай нутагтаа нэлээ. Энэ хугацаанд чухам нүд хөрч хөл тустал эрдэм үргэлжлэн сэргэн. Цагийн байдлаас тухайлан мэдээж ус хайж энтер юмнаас үргэж дайжиж явдаг ан амьтантай хаанч байрагдаж мэдэн шүү дээ. Байц энэ мөр ирвэсний мөр. Цасан дээрх мөрөвл цаасан дээрх бичиг гэсэн үг. Хардаа хоёр бүдүүн ирвэс эрхэж наад сарын үг. Тэгэхээр эдэс цэцгэлэн байсан гэсэн. Ирвэс бол сэрүүн орны бар аргад янгэрийн аюултай ангууч. Асгасан шагаай шиг шарган бууж байгаа энэ янгэрийн сүргээс ирвэс хороосон ч байж мэднэ.
заа дээр эрүүл олон гэдэг энэ дээ. Өдний газар туулж олон хоног сар явсны хэрэг үтлээ. Алтай угацд үнэхээр том биетэй авраг эвэртэй. Угалзын эвэргэл зөвхөн чимэг биш, тэргүүндээ агссан тэр авраг ном саадаг бол дайснаас хамгаалах зэмсэг төдийгүй жавар салхиах хэрэг бол. Угалз хэдий ч нэг том эвэртэй бол төдий ч нэг хүчтэй гэдэг юм үнэ. Уулын дугуйл мөргөлд хөв тал тарав цочилдог гэдэг. Хаяа мөргөлдөд улайрахаараа эврээс хярав сангатан мөргөлдөг чигэд. Нэрээс сайхан амт биш. Ингэж бид ирснээ болсон. Монгол улсын улсаар аялаж арга зингэрийн мөрхөд нь Африкийн шугууд бар отод хойтрууд цагаан бааваагаас илүү цэнгэлтэй байдаг гэж гадаадын зарим жуулчин шагшин бичсэн байв. Тийм ч учраас манай оронд ирдэг хийчин жуулчдын тоо жилүүр нэмэгдсээр л байна. Байгаль ан амьтныг хамгаалах ажил өнөө үед ганц нэгэн улсын биш. Нийт хүн овогтны санаа зовох асуудал болжээ. Иймээс ан амьтныг хороох буу биш. Мөн хөлөх аппарат үүч дагахыг хүн төрлөختөн эрмэлздэг боллоо. Манай нам төр ан амьтан хуулиар дахалж хайрлан хамгаалж байна. Дэлхийд ховор арга дугуйлс их нутагт маань өссөн олширч байна. Сайн байцгаана уу эрхэмндэд үзэгчдээ. Манай кино ертөнц нэвтрүүлгийн кино болон маань эхэлж байна. Энэ удаагийн дугаараар та бүхэндээ 1998 онд найруулагч Майкл Бэйн бүтээсэн уран зөгнөлт Адал явдалт Армагеддон киноны зарим нэгэн сонирхолтой баримтуудаас хүрэхээр бэлдлээ. Touchstone Pictures үзүүлж байна. Jerry Bruckheimer-ийн бүтээл.
Энэ бол дэлхий. Динозавр мэт махчин авар гамттад өсөж үржих боломж олгоогүй ач буянтай нэгэн шим ертөнц. Ердөө 6 милийн диаметртэй солиртой мөргөлдсөний дараа эндхийн бүх юмс өөрчлөгдсөн. Ерөнхий найруулагч Майкл Бэй. Гол дүрд Брюс Уиллис. Армагеддон. Энэхүү киноны дууг та бидний сайн мэдэх. Aerosmith хамтлагийн дуучин Стивен Тайлер дуулдаг. Түүний охин одоо энэхүү кинонд Лев Тайлер одоо гол дүрийн Грэс Спенсерийн дүрд тоглолтыг үзэж та бүхэн андахгүй сайн мэддэг. Уг киноны маань нийт ашиг орлогын зарим нэг юунаас дурдвал Америкийн нэгдсэн улсад 201 сая 578,182 доллар Америкийн нэгдсэн улсаас олсон. Бусад улсуудаас 352 сая 131,606 доллар. Ингээд нийтдээ дэлхийд дахнаас бол 553 сая 709,788 долларын ашигыг олж чадсан юм. Алдартай гайхамшигтай уран зөгнөлт кино байна, тийм ээ. Би та бүхэнтэй Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн хувьд биш. Улс орныхоо тэргүүний хувьд ч биш. Харин хүн төрлөختний төлөөлж буй иргэний хувьд хандан үг хэлж байна. Биднийг аимшигт сүрлийн сүүдэр нөмрөн айсвэ. Библийн сударт энэ өдрийг Армагеддон буюу ертөнцийн төгсгөл гэж тэмдэглэсэн байдаг. Гэлээч хүн төрлөختөн бидний хувьд сүрлээс болгоомжилж ямарваа нэгэн алхмыг хийх арга техник байдгийн байна. Америкийн сансар судлалын төв буюу одоо NASA-гийнхан энэхүү киног одоо менежерүүдийн бэлтгэл сургалтанд одоо үзүүлж байнгын одоо дадал зуршил ч гэдэг юм уу гарын авлага болгох маягаар үзүүлэн таниулж байд юм байна. Ер нь одоо ч гэсэн ер нь үзүүлж байдаг. Тэгээд тэд нэр 168 техникийн алдаанаас аль болох ихийг одоо олж харах хэрэгтэй юм байна л да. Тэгж одоо үзүүлэн таниулах маркийн одоо NASA-гийнхэнд ер нь гол төлөв зориулагдсан кино юм байна. NASA-гийнхан яг энэ Армагеддон киноны одоо энэ үйл явдлыг бодит одоо яг амьдрал дээр хэрэгжүүлэхээр шийдсэн юм байлээ. Тэгээд 2020-с 2025 оны хооронд одоо хөлгийг одоо нисгэхээр бэлдсэн. Тийм. Яг бодит амьдрал дээр одоо хөөрөхөр бэлдээд байгаа. Гэхдээ яг Орион гэдэг хөлгийг нисгэн. Гэхдээ яг одоо энэ нь бол одоо Марс гариг дээр очих анхны бэлтгэл сургууль гэж үзэж байгаа юм байлээ. Тэгээд яг аль хэсгээр очих одоохондоо сайн тогтоогоогүй байгаа юм байлээ. Тэгээд нэг юм нэмж хэлэхэд одоо үнэхээр юм агуу бүтээл одоо жүжигчин Бен Аффлек тоглосон, Брюс Уиллис тоглосон, одоо алдартай жүжигчин Лив Тайлер, Данкан гэдэг одоо алдартай жүжигч тоглосон боловч одоо кино сонирхогч сайн мэдэндээ Алтан бөөрөлцгөн гэдэг одоо Оскарын эсрэг шагнал байдаг. Хамгийн муу кино, хамгийн муу жүжигчдийг шалгаруулдаг. Тэгтэл Армагеддон кино маань 7 төрөлд энэ шагналд нэр дэвшсэн байгаа. Хамгийн муу төрөлд нэр дэвшсэн байгаа. Тэгээд хамгийн сонирхолтой нь алдарч жүжигчин Брюс Уиллис хамгийн муу шилдэг эрэгтэй дүрээр энэ шагналыг хүртсэн. Алтан бөөрөлцгөний шагналыг хүртсэн. Яг Брюс Уиллис ч юм бол яг бус кинон дээр ч юм одоо маш алдартай жүжигч шүү дээ. Тийм шүү дээ. Гэхдээ энэ том мундаг бүтээл тоглоод Алтан бөөрөлцгөнд хамгийн одоо муу тоглосон эрэгтэй шилдэг дүрийг хүртсэн. Юм сонирхолтой баримт бас байдаг юм байна. Одоо Нью-Йоркийн 2 ихэр цамхаг байдаг шүү дээ. Яг худалдааны төв байдаг. Тэгээд яг нөгөө 2 ихэр цамхыг одоо солирын бороонд өртсөн байгаагаар киноны үйл явдал баг эхэлж байдаг шүү дээ. Тэгтэл яг энэхүү кино маань 98 онд бүтээгдсэн. 2001 оны 9-р сарын 11-ний өдөр 2 ихэр цамхаг маань онгоцсонд одоо ингээд мөргүүлсэн ч юм уу, онгоцсон дэлбэрсэн ч юм уу, дотроо сүүлийн үед бол дотроо бөмбөг байсан ч гэдэг ч юм уу тий янз ямар ч хэлсэн бол нуурсан тийм ээ. Тэг яг энийг зөгнж байгаа юм шиг 1998 онд одоо Армагеддон кинон дээр тэр 2 ихэр цамхыг бол одоо ингээд солирын бороонд өртөө бас нурж байгаагаар гарсан болвол энэ одоо бас зөгнөгдсөн юм шиг 2001 оны 9 сарын 11-нд 3 жилийн дараа бас энэ 2 цамхаг маань сүрсэн шүү дээ тий. Доо томсгоо олон бит илэрлээ. Бид хаа сайгүй тархсан байна. Бельгиандаас Хойд Америк хүртэлх бүс рүү үл танигдах нийтүүд чиглэж явна. Даан болж байна. Садам Хусейн бидний лүү довтлж байна.
байна. Түргэлээ. Яваарай. Ингээд бидний бэлдсэн Армагеддон киноны зарим нэг сонирхолтой баримтуудаас та бүхэндээ хүргэлээ. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй. Уран бүтээлийн 5 дугаар нэгтлээс эрхлэн бэлтгэдэг кино дэлгэц нэвтрүүлэг маань ийхүү өндөрлөж байна. Дараа дахин уулзтлаа, баяртай. Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг угтаж, үндэсний монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг эдгчүүлэх зорилгоор Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус баримтлан зарлиг болгох нь. 1. Монгол улсын ерөнхийлөгч, улсын их хурлын дарга, ерөнхий сайд болон засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах төвшний албан тушаалтанд илгээх албан бичиг захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын эсвэл нэгдсэн үндэсний байгууллагын албан ёсны аль нэг хэлээр хавсарган илгээж байхаар тогтоосгоё. 2. Иргэний төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгох диплом, гэрчилгээнд кирилл болон монгол бичгээр зэрэгцүүлсэн бичлэлт хийж байсугай. 3. 2008 онд баталсан Монгол бичгийн үндэсний хөтөлбөр 2-ын хэрэгжилтийн явц үр дүнг 2011 оны 2 дугаар улиралд дүгнэж хэрэгжилтийг цаашид эрчимжүүлэх арга хэмжээ авахыг Монгол улсын засгийн газарт чиглэл болгосгоё. 4. Энэхүү зарлигийг хэрэгжүүлэхэд шаардагдах бэлтгэл ажлыг хангаж 2011 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөсгөө. Монгол улсын ерөнхийлөгч Элбэгд орж, Монгол улсын ерөнхий сайд Батболд. Монгол бичиг бол хүн төрөлхтний соёлын санд Монгол түмний оруулсан үнэт хувь нэмэр төдийгүй. Дэлхийн утга соёлын нандин өв, оюуны соёлын салшгүй нэгэн хэсэг бөгөөд энэхүү бичгийг монголчууд 13 дугаар зуунаас хил аялгуундаа тохируулан хэрэглэж, улам төгөлдржүүлэн олон зүйл мэдлэг ухааны туйрвал бүтээлийг бий болгожээ. Монголын ард түмний соёлын өв болсон монгол бичгийг хадгалан хамгаалж, эзэмшин хэрэглэж, төгс төгөлдөр болгох нь монгол хүн бүрийн үүрэг. Үүднээс 2003 оноос эхлэн бичиг үсгээ дэлгэрүүлэх олон нийтэд түгээх үүднээс жил бүрийн 5 дугаар сарын эхний 7 хоногийг бичиг үсгийн баярын өдөр болгон тэмдэглэж байхаар болсон. Гэхдээ зөвхөн эдгээр өдрүүдэд бас монгол хүн өдөр бүр монгол гэсэн бахархлыг тээж, монголон гэсэн сэтгэлээр их хэл бичиг соёлоон дээдлэж эрхэмлэн сурах ёстой. Иргэд бол өөрсдөө идэвхтэй оролцох ёстой. Дээр нь бол монгол хүний бахархал гэдэг ойлголтыг бас холбогдох байгууллагууд бид нэр өгөх ёстой. Энэ алхмыг одоо ерөнхийлөгч гаргасан төрийн байгууллагууд болон гадаад орнуудад явуулах бичиг баримтыг бүгдийг одоо монгол бичгээр бичих зарлиг гаргасан. Энэ оны 7 сарын 1-ээс эхэлж энэ ажил хэрэгжинэ.
одоо манай яамн дээр хэвлэгдэж байгаа бүх төгсөлтийн, бүх шатны төгсөлтийн, их дээд сургууль бүх шатны төгсөлтийн дипломууд монгол хэл, монгол бичгээр одоо давхар хэвлэгдэж байгаа. 7 сарын 1-ээс эхлээд гадаад орнууд руу явуулах альбом бичгүүд бол монгол бичгээр бас авсагдаж явах болно. Зөвхөн манай яамн дээр ихэд бид нэр өглөө оройны цагаар монгол бичиг одоо сурах ажил эхлүүлж байна. Манай яамн дээр ихэд одоогийн байдлаар 3 хүн монгол бичиг мэдж байна. Монгол бичгийг мэдж байна. Энийг бол одоо энд ерөнхийлөгчийн зарлиг бол их өгөөжтэй байгаа. Монгол улсын засгийн газраас монгол бичгийн үндэсний хөтөлбөр 1-2-ыг боловсруулж амжилттай хэрэгжүүлж нийгмийн бүх шатанд олон төрлийн сургалт судалгааг шат дараалтайгаар явуулж байгаа хэдий ч хөтөлбөрийн хүрээнд монгол бичгийг хойч залуу үедээ хүргэх нь хамгийн чухал хэмээн үзэж ерөнхий боловсролын сургуулиудад үзэх хичээлийн цагийг нэмэгдүүлэх, гарын авлага, ном сурах бичиг, сурах орчинг бүрдүүлэх талаар илүү анхааран ажиллахаар болсон байна. Цаашдаа бол ерөнхий боловсролын сургууль нэмэлт хичээл болгож оруулах. Одоо үзэж байгаа дээр бол одоо гүнзгийрүүлж үзэх. Мөн улсын багшийн их сургуулиас бол олон нийтэд маш хурдан аргаар монгол бичгийг сурах тийм сургалтын болон гарын авлага бэлтэж байгаа. Тэрийг бол одоо өнөртөхгүй тараах. Улс орноо хөгжүүлэхэд шинжлэх ухаан техникийн дэвшил, шин соёл чухал нь мэдээж боловч уламжлалт соёл, зан заншил, бичиг үсгийн цэвэр тунгалгаар нь авч үлдэж гимэн улс орон жинхэнэ утгаараа хөгжинө. Бичиг үсэг гэхээр монгол бичгээр хадгалагдсан үлдсэн эртний ном судар, сургаал, түүх шаштар бус. Харин дахин давтагдашгүй бүтээл, дуусаж дундаршгүй эрдмийн сан хэмээн ойлгож, тэрхүү баялгаас монгол хүмүүр өөрийн мэдлэгийн хэрээр хүртэж, тэр хэрээрээ үр хоочтон өвлүүлэн үлдээж чадхаваас бид ирээдүйн ухаалаг монгол иргэдийг төрүүлж чаднаа. Ингэхийн тулд бид юу хийх ёстой вэ? Хамгийн түрүүнд монгол хүн бол өөрийнхөө энэ бичиг соёлыг бол дээдлэх үзлэг бий болох хэрэгтэй байгаа юм. Энэ бол монгол хүн бүрийн одоо сэтгэлийг огшоох ёстой гэдгийг бид ухамсарлах ёстой. Юуны өмнө бол төрийн бүх байгууллагын албан хаагчид бол монгол бичгийг сурах хөдөлгөөн өрнөж байгаа. Ер нь цаашдаа бол төрийн албаны зөв, төрийн албаны албан хаагчдын шалгалтанд ороход монгол бичгийг бас нэг үзүүлэлт болгож үзүүлэхээр бэлтгэж байгаа. Энэ жилийн хувьд үндэсний бичиг үсгийн баярын өдрийг Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, соёл урлагийн хорооноос боловсрол, соёл шинжилх ухааны яам, үндэсний төв номын сан, төрийн хэлний зөвлөл, Монгол улсын их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, хүүхдийн номын ордон, улсын драмын эрдмийн театр, хүмүүн бичиг сонин, сод номын төв, Монголын үндэсний музей, хэл эргэн шилийн дээд сургууль, ертөнц төв, монгол бичгийн сан зэрэг мэрэгжлийн байгууллагатай хамтран өнгөрөгч 7 хоногт олон арга хэмжээг амжилттай зохион байгуулж өндөрлөө. За тэгээ энэ жилийн өргөн болжоогийн нэг учир бол 10 оны 6 сард гарсан ерөнхийлөгчийн монгол бичгийн хэрэглэгийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай зарлиг энэ 2011 оны 7 сарын 1-ээс хэрэгжих гэж байгаа ийм түүх нөхцөлд болж байгаатай холбоотой гэж ингэж ойлгож байна. Энэ зарлигийг хэрэгжихэд энэ бичиг соёлын өдрийн ийм өргөн арга хэмжээ бол ихээхэн түлхэс болно гэж ингэж бодож байна. 1990-ад онд монгол бичгийг сэргээе гэж ингэж ярьж байсан бол өнөөдрийн байдлаар монгол бичгийг олон хүн сурч сэргэж улмаар төрийн бичиг болох ийм үндэс суурь тавигдж байна гэж ингэж ойлгож байна. Монгол бичгийг сэргээн хэрэглэх сан нь 10 гаруй жил их хэл бичиг соёлоо дэлгэрүүлэх үйлсэд ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд жил бүрийн бичиг үсгийн баярыг дэмжин ажиллаж их хэл бичиг үсгийн шамдан сурсан хүүхэд залуусыг шалгаруулан урамшуулан шагнасаар ирсэн. Энэ жилийн хувьд ч баггүй олон ажлыг хийж гүйцэтгэн бичиг үсгийн талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд хувь нэмрэн оруулсаар иржээ.
За хамгийн сүүлийн ганцхан жишээ хэлэхэд сая миний дурдсан 2010 оны 6 сарын 7-нд Монгол улсын ерөнхийлөгчөөс гаргасан Монгол бичгийн хэрэгцээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай гэсэн энэ зарилгыг гаргахад бол манай сан үндэслийг гаргахаас эхлээд зарилгын анхны төслийг уулаад ингээд зарилга гарах хүртэл энэ ажилд бол одоо санаачлан оролцож ингээд гаргасан гэж хэлмээр байна. Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, соёл урлагийн хороо, Монгол улсын их сургуулийн Монгол хэл соёлын сургууль хамтран их дээд сургуулийн оюутнуудын дунд мэрэгжлийн ба мэрэгжлийн бус чиглэлээр зохион байгуулсан Монгол бичгийн улсын уралдаан 8 дахь жилдээ амжилттай явагдаж өндөрлөө. Уралдаанд Улаанбаатар хотын 38 их дээд сургуулиас нийт 200 гаруй оюутан эрдэм мэдлэгээ сорин оролцлоо. Мэргэжлийн ангийн 89 оюутан хэлэн цэвгүй амьдрал сэдвээр зохион бичлэг бичиж, мэргэжлийн бус ангийн 96 оюутан Монгол бахархал сэдвт өгсөн эхийг Монгол бичгээр хөрвүүлэн мэдлэгийн сорилсноос мэргэжлийн ангийн оюутнуудаас Монгол хэлний сургууль их бичиг судлалын 3 дугаар ангийн оюутан Эрдэнэзуу 93 оноогоор тэргүүн барь, удаах байрыг 91 оноогоор Мөнхбат, 3 дугаар байрыг мөн сургуулийн 1 дугаар ангийн оюутан Төмөн Дэмбэрэл нар тус эзэллээ. Харин мэргэжлийн бус ангийн оюутнуудаас Монгол бичгийг өөрийн хэрэглээ болгосон талаас нь харгалзан үзэж байр эзлүүлсэн бөгөөд Шанцал дулам, Од гэрэл, Баясгал нар эхний байруудыг эзэллээ. Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, соёл урлагийн хороо хамтран зохион явуулсан төрийн албан хаагчдын уралдааны өдөрдөмжийг 21 аймагт хөрвүүлж 200 гаруй төрийн албан хаагч уралдаанд оролцсон байна. Аймаг бүрээс шалгарсан 3 бүтээлийг уралдааны комиссд ирүүлсэн бөгөөд уралдаанд Дорн говь, Говьвалтай, Орхон, Дорнод, Дархан уул, Говь сүмбэр, Төв аймагуудын Торхот, Баян зүрх дүүргийн төрийн албан хаагчид идэвхтэй оролцож нэг аймгийн багш Жигжээ, 2 дугаар байрыг Дорноговь аймгийн музейн сургалт судалгааны төв эрдэм шинжилгээний ажилтан Эрдэнэ Далай, 3 дугаар байрыг Төв аймаг Батсүмбэр сумын гадаад хэлний багш Эренцэн Дорж нар тус эзэлжээ. Дорноговь аймгийн төв нөгөө Сарахуу театрын зураач Чавбаатарын хэн Эрдэнэбаатар гэдэг нэг залуу байдیں۔ Тэр болохоор энэ уран бичлэгээр ерөнхийдөө оролцдог. Тэгээд бит хоёр уралданд нь хамтдаа энэ үнийг хийсэн. Энэ нь болохоор минийс шүлгийн санаа авахгүй. Дэн шуугд бол нарыг хэлсэн нөгөө нисдэг. Тэгээд тайлбарын нөгөө алтан боронзоор нар асаж нисдэг шуу гэсэн юм тайлбар